Зам тээврийн хөгжлийн сайд 365 хоногт. Улсын хурлд хангаргаа өргөж зам тээврийн хөгжлийн сайдын тамгаа гардан ажлаа хүлээн авлаа. Замын үүд ирээн Тянжин дүүсэд байсан Чингэлэг тээврийн гацааг бүрмөсөн арилгалаа. 5 толгой гашуун сухай чиглэлийн 233.6 км, 1-р зэрэглийн хүн даацын төмөр замыг ашиглалтанд хүлээн авлаа. Улаанбаатар дархан чиглэлийн 204 км, 1-р зэрэглийн замын 1 урсгал 2 игнэ замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Экспортын нүүрс тээврийн автомашины онцлогоо газар дээр нь хийдэг болгож, мэргэсэн жолоочийн үнэмлэх сонголтыг цахимжууллаа. Цагаан хатанд тээврчдэд зориулсан эмзэг байгууллагаар санаачлаг гаргаж, газрын асуудлыг нь шийдвэрлүүллээ. Гашуун сухайд ганц мод боомтод автомат удирдлагатай AGV тээвэр ажиллаж эхэллээ. Монгол улс агаарын зайн 98% бүрэн хяндаг боллоо. Монгол улс агаарын ачаа тээврийн том оврын 2 онгоцтой боллоо. Монголчууд зүүн баян ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг 8 сарын хугацаанд барьж дуусгалаа. 90 өртөнд анхудаа 18 галт тэрэг хүлээлгэн өгч түүхэн дээд амжилт тогтоолоо. 2022 онд 483 км автозам 500 м бүр шинээр ашиглалтанд орууллаа. 2022 онд автотээврээр 29 сая тонн ачаа дээвэрлэж 864 км төмөр зам барьж шинээр 13 агаарын хөлөг хүлээн авлаа. Азийн автозамын сүлжээний AH4 коридор Баруун бүсийн тэнглэгийн 745 км зам ашиглалтанд орж Таранзит тээвэр явж эхэллээ. Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж, бүгдээрэн Солонгос улс руу 7 хоногт 80, Япон руу 62, Тайланд руу 30, Турк руу 34, Бээжин рүү 42 нислэг үйлдэх боломжийг бүрдүүллээ. Өмнгийн говийн бүсийн шатхуун тээврийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ. Чанартай зам чансаатай засвар арчилалт автозамчдын зөвлөгөөнд зохион байгууллаа. Катар улстай агаар ярилцааны хэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдлээ. Монголд автомашин, тоног төхөөрөмж үйлдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Польш улстай автотээврийн хэлцээр байгуулж Европ руу гарах гарцаа нэмэгдүүллээ. Арабын нэгдсэн Эмират улстай хамт ажиллагаагаа өргөжүүлж шууд нислэг үйлдэн махны экспортыг нэмэгдүүлэхээр тогтлоо. Шивээ хүрэн цэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Зам тээврийн салбарын тэтгэлэг төлбөр танилцуулга гарах хэмжээг анхудаа зохион байгуулж 2000 оюутан сурагчийг хамрууллаа. Орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргэж тийзийн үнийг 2-оос 2.5 дахин хямдрууллаа. Бангкок Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг эхэллээ. Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулганыг анхудаа санаачлан зохион байгуулж 500 вагон худалдан авах гэрээ байгууллаа. Улаанбаатар төмөр замын ажилчдын цалинг үе шатаагаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Улаанбаатар төмөр замын он дамжсан 200 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэж 4 сан 167 тэрбумаар нэмэгдүүллээ. Монгол улс бүгдээрэн тэтардуулсан автотээврийн хэлцээрийг шинжилж, тус улсаар дамжин 3 дахь улс руу тээвэр хийх боломж нээгдлээ. Иргэний нисхийн тухай хуулийг 24 жилийн дараа шинжилэн батлууллаа. Төмөр замын тээврийн тухай хууль 16 жилийн дараа шинжилэн батлагдлаа. Дорнод аймгийн Тамын 50 гэрш нэрлэгдэх замд ажиллаж 2024 онд бүрэн шинжилгээр шийдвэрлэлээ. 5 толгой зүүн баян чиглэлийн 416 км төмөр замыг байнгын ашиглалтанд хүлээн авлаа. Америк нэгдсэн улсын тээврийн хамтаа хамтран ажиллах санамжчигт гарын үсэг зурж ухаалаг тээврийн системийг хөгжүүлэхээр тохиролцлоо. Америк нэгдсэн улстай агаарын харилцааны хэлцээр байгуулж 2024 оны эхний хагас шууд нислэгтэй болох боломж бүрдлээ. Дэлхийн альч цэг рүү шууд нислэг үйлдэх Хөвлөөн Боинг 787-9 загварын агаарын хөлгөө хүлээн авлаа. Бээжингийн зам харилцааны их сургууль тэтгэлэгтээ суралцах 42 оюутанд батламж гардуулав. Төрийн машины улсын дугаарын өнгийг өөрчилж, амин хувийн ажилд ашиглах боломжгүй болгон олон нийтийн хяналт явах боломжтой болголоо. Грек улстай агаарын харилцааны хэлцээр байгуулснаар дэлхийн 42 улсын 100 гаруй цэг рүү шууд нислэгтэй болох боломжтой боллоо. Сонгон найрхан зорчигшүүлжлэгээний төвийг шилжүүлж, иргэдийг ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлж, нийтэд зориулсан зогсоол үйлчилгээний талбайг 5 дахин нэмэгдүүллээ. 3 жил зогссон Улаанбаатар замын үд ирээн чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээлээ. 2023 оны эхний 8 сард автотээврээр 39 сая тонн ачаа тээвэрлэж, одоогоор жилийн зорилтоо 154%-аар давуулан биелүүлээд байна. Зам тээврийн хөгжлийн сайд 365 хоногт